За та бүгдэд Селений дутамшаас үүсдэг цаах өвчнөөр талаар хэлье. Тэгээд ганцхан булчин цаах гэхгүй селен болон Е витамин бол бие махбодын дархлааг дэмжин, малын өсөлт хөгжилтийг бас дэмждэг юм бэлтгэл байгаа. Тэгээд селен бол микроэлемент, Е витамин бол та бүгд витамин байгаа. Тэгээд энэ өвчнөөс эмчтэн сэргийлэх арга хэмжээ авахд бид нар селен болон Е витамины бэлтгэлийг хэрэгэлдэг. За би та бүгдэд зөвлөхөд бол энэ Бивисел гэдэг энэ Баймедэгийн үйлдвэрийн энэ бэлтгэлийг та бүгдэд хэлмээр байна. Тэгээд энэ болохоор селен болон Е витамин хоёулыг агуулсан байгаа. Тэгээд эдгээрээс булчин цаах өвчнөөс сэргийлэхэд хэрэглэн мөн мал амьтны суваархаас бас сэргийлж хэрэглэдэг. За мал амьтан ядарсан доройтсон байгаа тохиолдолд бас энийг хэрэглэж бодис солилцоог эрчимжүүлэхэд бас хэрэглэж болно. Тэгээд төлөвлөхөөс нэг 28 хоногийн өмнө энийг их малд нь хэрэглэдэг байгаа. За төл мал бол дөнгөж гарсны ад мэлэх төл мал чирнэ хөрөв төл болсон хойноч бас хэрэглэж болдог юм бэлтгэлүүд байна. Тэгээд та бүгдэд энэ өвчнөөс эмчэн сэргийлэхэд энэ бэлтгэлийг авч хэрэглээрэй гэж зөвлөмөр байна.